За өнөөдөр Давид Бурхан багш бодгээд Бурханы өтгий болон гэгээрээд тэгээд одоо анхныхаа 5 шавнырыг энэ одоо бидний байж байгаа Варанасын Сарнат гэж одоо орчин үеийн нэр нь бол Варанас хотын дэргэд байгаа Сарнатын жижиг хот. Яг Бурханы үед бол Ришипатан Мегидав гэж нэртэй байсан. Тэгэхээр энэ газар ирээд одоо тэр Чоконди суурга гэдэг нэртэй суурга босгосон байгаа тэр газар анхныхаа 5 шавьтай уулзаад тэгээд тэр 5 шавь нь анхандаа бол их эргэлзэж одоо гэгэрсэн эсэгт нь эргэлзэж зөв замаар яваад одоо Бурханы өтгийг олсон гэдэгт нь эргэлзэж байсан. Утгахгүй Бурханаас одоо тайлбарыг сонсоод эргэлзэн одоо арилж тэгээ Бурханы заах сургаал номыг заах бяцлал номыг хийж үцхээр болоод одоо бидний хойно харагдж байгаа тэр сайхан суурга бол одоо Бурхан багшийн анхныхаа 5 шавьд ном айлцсан сургаал ном айлцсан хүн төрлөختний түүхэнд одоо номын хурд иргэж эхэлсэн тийм түүхэн газрыг тэмдэглэсэн энэ номын суурга байгаа. Энэ суургыг бол Бурхан багшаас хойш бол Ашок гэдэг агуу хаан ирж энэ Бурхан багшийн одоо анхныхаа 50 шавьд Даммачакка Паваттана судраа буюу номын хурдыг эргүүлэх хэмээх судрыг айлдсан энэ газар тэмдэглэн босгосон энэ суурганы дэргэд ирж байгаамаа. Ирчээд байж гин. Тэгэхээр одоо эртний хүмүүс бол одоо Бурханыг одоо номын хурд эргүүлсэн гэхлээр бол нэг асар тийм алтан мөнгөн эрдэнсийн том хурдыг одоо ингээ эргүүлсэн юм шиг гэж ойлгодог. Номын хурд гэдэг бол маш их утгатай зүйл байгаа. Тэгэхээр номын хурд гэдэг үг нь бол эхлээд ном гэдэг утгыг үгийг бас сайн ойлгож ээж одоо тэр номын хурдыг эргүүлсэн гэдгийг ойлгоно. Номын ёс, номын ёс гэж юу хэлээд байна гэхээр энэ хэрвээ хорвоодоор амьдарч байгаа хорхоо шавжаас ахуулаад амьд байхаа амьтан бүхэн бүгд амьдаа хайртай, бүгдээрээ аз жаргалтай амар амгалан сайхан амьдрахыг байхыг хүсэж байгаа, аз жаргалыг хүсэж байгаа. Тэгээ аз жаргалыг хүсэж байгаа бол тэр аз жаргалтай байдаг тэр номын ёсныхын дагуу амьдрч сурах хэрэгтэй болдог. Яагаад гэвэл хэрвээ чи аз жаргалыг хүсэж байгаа бол өөрийнхөө сэтгэлд муу юм үүсэхгүй байвал тийм ээ өөрийн сэтгэлдээ уур хилэн хүсэл шунал муухай гэх мэт ямар нэгэн тийм муухай зүйлийг сэтгэлдээ уур уцаар зэрэг үүсгээгүй бол тийм хүн жаргах номтой. Тэр бол номын байгалийн бол ном гэдэг нь байгалийн хууль, номын хууль юм аа. Тэгэхээр сэтгэлдээ муу юмыг үүсгэхгүй бол тэр үүсгэсэн тэр хүн ямар хүн байх нь хамаагүй. Лал шашинтай байх нь хамаагүй, хиндүү шашинтай байх нь хамаагүй, бурхан шашинтай байх нь хамаагүй, тийм ээ. Баян байх нь, хоосон байх, ядуу байх нь, хөвшин залуу байх ялгаа байхгүй. Хэн сэтгэлдээ мууг үүсгэн тэр хүн зовх номтой. Хэн сэтгэлийнхэн муу муухайг арилгаад тэрний оронд амар амгалан аз жаргал бусдыг хайрлсан сайхан сэтгэлийг үүсгэн тэр хүн жаргах номтой байдаг юм аа. Энэ Бурханы ном гэдэг бол энэ байгалийн ийм гайхамшигтай хууль байна. Тэгэхээр Бурхан хүн төрлөختөнд юу заасан бэхээр энэ номын ёсоор амьдрч сурах аргыг яавал сэтгэлдээ муу юмыг үүсгэхгүй байх уу? Яавал сэтгэлд үүссэн муу юмуудыг арилгах уу? Дахид цаашдаа сэтгэлд муу юм яавал үүсгэхгүй болох уу? Өргөл жамар амгалан аз жаргалтай байх, тийм сайхан аз жаргалтай амьдрах аргыг бол заасан нь бол энэ Бурхан хүн төрлөختөнд байгалийн хуулийг номын хуулийн дагуу амьдрах. Өөрөөр бид нар одоо Ньютоны хууль гээл одоо хууль ярьдаг. Жишээлбэл ус байлаа гэхэд өстрөгчийн 2 молекул, хүчлэрэгчийн 1 молекул нийлээд ус болох нь бол байгалийн хууль. Яг тэрнтэй адилхан сэтгэлдээ муу юмыг үүсгэсэн хэн боловч одоо зовх одоо юутай ийм байгалийн хуулийн байгаа учраас тэр хуулийн дагуу одоо яаж амьдарч аз жаргалтай амьдрах уу гэдэг практик аргыг одоо Бурхан хүн төрлөخت зааж өгсөн. Тэгэхээр номын ёс гэдэг нь номын одоо хурдыг эргүүлнэ гэдэг нь одоо тусгай ямар нэгэн том хурд эргүүлсэн биш. Одоо хүн болгоны сэтгэлд бид хорвоод амьдарч байгаа хүмүүс мөнхийгээ ирэхээр мэдхүүгийн ирэхээр байнга л уурлаж, уцаа арлаж, стресстэж, хямарч өөрийгөө тайван бос байгаа байдлыг хэн нэгний буруутай гэж ойлгож ингэж өөрөө ч зовж бусдыг зовох үйлийг эрхэлж ингэж байдаг бол номын ёсын дагуу сэтгэлдээ муу юмыг үүсгэл зовдсон байна. Сэтгэлдээ муу юмыг үүсгэх болчвол жаргадсан байна гэдэг энэ номын хуулийг мэдээд энэ номын хуулийн дагуу амьдрчих юм бол аз жаргалтай амьдрах юм аа. Тийм учраас номын хурдыг эргүүлсэн гэдэг нь
хоруудаар амьдарч энэ бурхан буддаа гэдэг энэ агуу хүн төрлөختөнд юу заадаг гэхээр номын ёсын дагуу амьдарч сурах. Яавал үргэлж стресс хямралгүй аз жаргалтай амьдрах тэр гайхамшигтай аргыг заадаг. Тэр гайхамшигтай тийм амар амгалан амьдардаг практик бяцлаглалын аргыг зааж өгдөг. Ийм гайхамшигтай хүмүүс байгаа учраас хүн төрлөختөнд номыг бид дотроо байн гуур уцаараа өсгөж зовлонгийн хүрдийг эргүүлж яасан бол бурхан багшийн заасан бяцлаглалыг хийгээд заасан номынхын дагуу явах юм бол тэр байгалийн хуулийн дагуу амьдраад тухайн хүн стресс хямралгүй амьдрах учраас тэр бурханы заасан сургаал нь хүмүүсийг зовлонгийн хүрдэнд сэтгэлдээ үүсгэж зовлондоо эргэлдэж зовж шаналж байсан хүмүүсийг сэтгэлдээ зовлонгийн хүрдийг биш номын хүрдийг эргүүлж номын ёсны дагуу амьдарч сурах тэр аргыг зааж өгснөөрөө хүмүүсийн сэтгэлд номын хүрд эргүүлэх аз жаргалын хүрдийг эргүүлэх тийм сургаал заасан газар учраас энэ газрыг бол номын хүрдийг эргүүлсэн газар гэж ярьдаг. Тэгэхээр хүн төрлөختний төвхөнд анхныхаа 5 шавьд бурхан тэр байгалийн хуулийг номын хуулийг зааж номын ёсоор яаж аз жаргалтай амьдрах вэ? Ямар шашинтай хүн байсан ч ялгаагүй тэр бурханы заасан энэ сайхан гайхамшигтай хүн төрлөخت зориулсан юм заасан бяцлаглалын аргыг сайхан сураад эзэмших юм бол номын ёсоор аз жаргалтай амьдарч монголчууд ярьдаг сэтгэлдээ уур өсгсөн хүн зовх номтой тийм ээ. Гаргуул гал дээр гараа тавьбал шатах номтойтой адилхан сэтгэлдээ мөөг үсгэл зовх номтой байдаг. Тэгэхээр энд заасан сургаал ном нь бол номын хүрдийг эргүүлэн гэдэг нь хүмүүсийн сэтгэлд байгаа зовлонгийн хүрдийг нь хүрдэг үүсгэж зовж байгааг нь болиулаад яаж сэтгэлдээ номын хүрдийг номын ёсын дагуу амьдраад стресс хэмдрэлгүй амьдрах аз жаргалтай амьдрах тэр сайхан гайхамшигт аргыг зааж өгсөн энэ учраас энэ номын хүрдийг эргүүлсэн гэж хэлдэг юм аа. Тийм учраас тусад нь нэг алт мөнгөн хүрд эргүүлсэн газар биш. Тухайн уулзж учирсан анхныхаа 5 шавийнхаа сэтгэлд бус номын ёсны дагуу амьдрах номын хүрдийг эргүүлж сэтгэлийнхэн аз жаргалтай амьдрах тэр замаар явуулж ирсэн анхны 5 шавьдаа заасан учраас энэ номын хүрдийг эргүүлсэн судар гэж ярьд юм аа. Тэгэхээр энд ирээд бурхан багш анхныхаа 5 шавьдаа бол эхлээд бол мэдээж бурхан багш хүмүүсд энэ яадаг вэ гэхээр эхлээд шууд судар айлдаад эхэлдэг. Эхлээд бяцлаглалынхаа аргыг заадаг. Анапана пашна бяцлаглалыг өдрийн турш тэр анхныхаа 5 шавьд заагаад 14-ний шөнийн орой гэхэд бол энэ бидний сууж байгаа энэ газар бол номын Даммачакка Паваттан судраа номын хүрдийг сайтар эргүүлэх хэмээх судрыг тэр өдөржин бяцлал хийсэн 5 шавьдаа тэр судар орой болохоор тэр өдөржин бяцлал хийгээ практик хийсэн хүмүүст яг нь орой нь бол тэр онлын талаас нь тайлбарлаж айлцсан Даммачакка Паваттан судраа гэдэг энэ судрыг бол айлцсан юм аа. Тэгэхээр энэ сайхан газар хэдүүлээ суугаад бурхан багшийн айлцсан тэр сайхан судрыг яг юу айлцсан юм бэ? Ямархуу судар айлцсан гэдгийг нь тодорхой хэмжээр яг тэр судрыг бурхан багшийн өөрийнх нь хэлэн дээр байгаа тэр судраас тодорхой хэмжээр товчхон та бүхэнд тайлбарлаж ойлгуулъя. Тэгэхээр энэ судрын нэр нь бол Даммачакка Паваттана судраа. За тэгэхээр энэ Даммачакка Паваттана судар гэдэг энэ судар бол бурханы судрын аймагуудын дундад судрын аймагт оршдог ийм судар байгаа. Тэгэхээр нэрийнх нь Даммачакка. Дамма гэдэг нь ном гэсэн үг, чакка гэдэг нь хүрд гэсэн үг, Паваттана гэдэг нь сайтар гэсэн үг. Паваттана сайтар эргүүлэх сутта гэдэг нь судар гэсэн. Тэгэхээр ийм судар байна. Тэгээд Экан самян Бхагава Варанасиян вихарати Исипатаны мегадая гэж. Тэгэхээр Экан гэдэг нь нэгэн гэсэн үг, самян гэдэг нь удаа гэсэн үг, нэг удаа. Бхагава гэдэг нь бурхан багшийг хэлж байгаа. Бурхан багшийн нэг нэр байгаа. Бхагава гэдгийг үгийн утга нь бол уур хилэн устгасан, хүсэл шунлыг устгасан, монхохыг устгасан, гурван хорыг устгасан гэдэг утгаар. Монголчууд төвдөр бол жомдөндөө гэдэг, монголоор бол ялж нөхцгсөн. Тэр уур хилэн хүсэл шунал гурван хорыг устгасан, дарсан гэсэн утгатай юм аа. Тэгэхээр тийм хүн бол Бхагава бурханы нэг нэр байгаа. Варанаси хотод тийм ээ вихарати заларч байлаа. Тэгтээ яг хаана байсан гэхлээр Исипатаны, Иршипатан. Иршипатан гэдэг энэ нэр нь нөхөр Ирши гэдэг нь арш гэсэн үг, Патаны гэдэг нь бууж ирэх газар. Энэ хавьд энэ газар бол их тийм өнгөрсөн хийгээд ирээдүйн 3 цагийн бүх бурхтын номын хүрдээ эргүүлж ном сургаалаа анхлан зааж эхэлдэг. Өөрөөр хэлбэл
Анапана випашна гэдэг практик ёслолыг жинхэнэ хүндрэлтэн зааж эхэлдэг. Одоо өнгөрсөн ирээд 3 цагийн бүх бурхтын номын хөрдөг эргүүлдэг газар учраас энэ бол маш чухал газар байгаа. Тэгэхээр энэ газрын энэ ачир чухлыг одоо мэдээд энэ окторгоогаар одоо ич эдийг хүчээр нисэж явсан аршууд энэ газар ирэхээр энэ дээгүр ирээд хүндэтгээд энэ заавал бууж энэ одоо газар бууж ирдэг байсан учраас энэ газрыг нэр нь Исипатана аршуудын бууж ирдэг газраа гэсэн нэг нэр байгаа. Нөгөөх нь Мигдая гэдэг. Мигдаяг миг гэдэг нь бол одоо гөрөөс тийм ээ. Зүр гөрөөсүүдийг бол одоо мэрэг гэж хэлдэг. Дая гэдэг нь. Дая гэдэг нь ямар нэгэн одоо гөрөөсүүдийг амиа алж хөнөөхийг хоригдсан. Оролцол энд амьдарч байгаа гөрөөс тэргүүтээ амьтдын амийг одоо аварсан. Одоо манайхаас сэтрэлсэн гэж ярьдаг. Сэтрэлсэн гэж ярьдаг. Тэр одоо амьд алхахыг нь бол хоригдсан байдаг. Энэ өөрөөр бурхан багш урдын төрөлдөө бодисодоо байх үедээ мөн энэ одоо Исипатан Мигдаяг энэ ойд олон төрөлдөө бас одоо гөрөөс болж энэ ойд амьдарч байгаа олон одоо гөрөөсүүдийг бол ахалж явдаг ийм гөрөөс байсан. Тэгээд тэр олон гөрөөсүүдийг бас номын замд хэдийгээр бие нь бол одоо гөрөөс амтан байлаач гэсэн сэтгэл нь одоо бодисодын сэтгэл байгаа хэвээр учраас бас тэр олон одоо энэ ойд амьдарч байсан олон гөрөөсүүдийг номын замаар явуулдаг байсан учраас тэр сайхан үйл явдлыг Варанасын хаан мэдээд тэгээд энэ ойд амьдарч байгаа амьтад тэргүүтээ гөрөөсүүдийг амь хөнөөхийг бол хоригдсан байдаг газар юм ба. Тийм учраас Мигдая гэдэг нь одоо энд байгаа амьдарч байгаа гөрөөсүүдийг одоо амийн хөнөөхийг хоригдсан газар гэсэн нэртэй. Тэгэхээр бурхан багш нэг удаа яах нь Варанасын хотын заларч байсан Варанасын хотын дэргэдэх Исипатан Мигдая хэмээх энэ газарт заларч байлаа. Одоогийнхоор бол Сарнат юм аа. За тэгээд дараагийн цаашаа уншия. Тадар ко Пагва. Тадар гэдэг нь тэнд гэсэн үг. Ко гэдэг нь тэр гэсэн үг. Пагва бурхан. Панжваггия. Панж гэдэг нь 5 гэсэн үг. Ваггия гэдэг нь бүлэг гэсэн үг. Одоо нэг бүлэг 5 ховрог байх нь шүү дээ. Тэгээд бикку ховрогуудад Амантеси хандан айлдлаа гэж. Юу гэж айлдсан бэ гэхээр Дэвэмэ биккэвэ ховрогуудаа энэ хоёр гэж хоёр зүйл. Анта гэдэг нь хязгаар, энэ туйлшрал. Энэ хоёр хязгаарыг одоо лам ховрогууд бол ховрох хүмүүс. Өөрөөр хэлбэл бясалгал хийдэг хүн бол одоо энэ хоёр хязгаарыг төвчих хэрэгтэй гэж бурхан айлдсан. Тэр нь юу гэх вэ? Гатамэ дэвэ гэж байгаа нь аль нь тэр хоёр нь юу хэмээвэл Ёжа аян гамэсүк гамсуккалны оёго. Өөрөөр хэлбэл хүсэл шунлын зугаа цэнгэлд хитрхи их цэнгэх энгийн одоо монхог хүмүүсийн шүтдэг тийм үйлийг тийм фотожаннико тэгээд анари хутагт бус тийм одоо хүсэл одоо шуналд умбож зугаа цэнгэлд умбож байх нь нэг туйлшрал юм аа гэж. Тэр бол анат санхитаа гэдэг нь ач тустай биш хортой тэр зүйл юм аа гэж. Нөгөө нэг туйлшрал нь юу гэхээр Ёжа аян аттгэлмат ануёго. Нөгөөх нь бол өөрийгөө хитрхийг зовооч тарслаач тийм ээ хитрхийг хатуулжлыг үйлж өөрийгөө зовоох нь бас одоо нэг туйлшрал юм аа. Энэ нь зовлонтой дөхкөө зовлонтой билээ. Анаараа юу хутгтын биш билээ. Анаттай санхитаа ач тустай зүйл биш үлээ. Тэгэхээр бурхан юу ялж байгаа гэхээр энэ хоёр туйлшрлаар одоо ер нь бясалгал хийдэг тийм лам ховрог одоо номын замаар явдаг хүмүүс бол энэ хоёр туйлшрлыг төвчих хэрэгтэй. Энэ бол одоо бурхан багшийн амьдралынхаа өөрийнхөө туршлагаас ярьж байгаа. Мэдээж одоо хорвоод одоо мэдлээд одоо хаант эцгийнхээ тэр барьж өгсөн 3 том одоо ордонд 3 улиралд амьдарч 29 нэрс хүртэл 6 цэнгэл думбуж одоо амьдарч байсан. Тэгээд тэрнээс бол 6 цэнгэл амьдралаа гээд тэр 6 цэнгэл бол төр зөөрих мөнхийх биш бас мөн тэрнээс бол зовлон одоо бэрхшээл их байсан учраас одоо хитрхийг зовлон жаргалд өмбөж байх нь бас зовлонтой юм аа. Тэр туйлшралд үтгэе яваараа гэж энэ амьдралынхаа туршлагаас байж байгаа. Хоёр дахь нь одоо өөрийгөө битгий зовооч хатуужилд хитрхи явж тэр биеэ зовоос хэрэггүй гэдэг хоёр дахь туйлшрлыг яаж байгаа нь бурхан багш өөрөө гэрээс гараад тэр хоёр их даяны багшаас самади бясалгал хийж өндөр шатанд түрээд гэгэрэл түрээгүй. Тэгээд дараа нь бол одоо тэр жин шашинтнуудын одоо хэрглэж байсан биеэ их зовоох тусам үйл яврыг устгадаг гэдэг тэр одоо философи үзлийн дагуу 6 жил биеэ зовоох үйлдэлийг хийгээд тэгээ бас гэгэрэлт хүрч чадаагүй.
Тийм учраас энд одоо бие зовоох нь бас туушрал юм шүү. Тэгээд энэ яа нү хэтэрхий зугаа цэнгэл битгий юм бас мөн хэтэрхий өөрийгөө зовоох гэх энэ хоёр туушрал байлгүйгээр яах ёстой вэ гэхээр этоко биккеве убе анта анупкама хоргода убо гэдэг энэ хоёулангийн гэсэн анта энэ хоёр туушрлын анта туушрлыг явуулгүйгээр энэ хоёр замаар явуулгүйгээр мажжима патипата мажжима гэдэг нь төв гэсэн патипата гэдэг нь замыг татагатэна бурхан абисамбота ил тонж мэдлээ. Энэ нь жаккукараны мэлмиг үүсгэгч, няанкарны бэлгөөнийг үүсгэж, упасамая зовлон сөнөөгч, абиняя илт бэлгөөнийг оноогч, самбадая төгс гэгээрэлд хүргэгч, ниббаная нирваны амгаланд хүргэгч билээ. Тэгэхээр бурхан багш юу болсон бэ гэхээр энэ хоёр туушрлыг аль алийг нь орхиод төв замыг олсон, дундад замыг олсон. Тэр зам нь төв зам нь гэвэл тэр нь гэгээрэлд ариусалд хүргэдэг, нирванд хүргэдэг ийм гайхамшигтай төв замыг олж нээлээ гэдэг бурхан багш зарласан. Тэгэхээр энэ төв зам мажжима патипата гэдэг энэ үг бол энэ хоошоо бол бас их энэ үгийг бол асар зарим талаар бол буруу утгаар ойлгож явсан тохиол байдаг. Яг энэ випашна бяцлал хийдэг хүмүүс яг энэ бурхан багшийн энэ ном сургаалыг айлдж явах үед анхны 50 шавь нь бол яг энэ випашна бяцлалыг хийж байсан улсууд байж байгаа. Тэгэхээр випашна бяцлалыг хийдэг хүмүүсийн хувьд юу ч ойлгох вэхээр мэдээж бяцлал хийж явах үед бид нар бол автоматар хоёр үйлдэл хийгээд идэг. Яг л саяхан шиг. Нэг болохоор биеийн сайхан мэдгдэн гут тэр нь дурлж бас өмнө өөрийгөө дурлснаас болж байж байгаа тэр цаатаа мэдрэмж алгуулчих эргээд зовлон болдог. Тэгэхээр энэ жаргал цэнгэл битгий өмб гэж бурхан багш энэ бол гаднаас харахад бол жаргал цэнгэл битгий өмб гэж хэлж байгаа боловч бяцлагч нарын хувьд юу хэлж байгаа гэхээр таатай мэдрэмжний хойноос битгий дурлж яваараа. Тэгэх юм бол эргээд зовлон шүү. Яг эцэстээ бидний мэдгэж байгаа таатай мэдрэмж өөрөө зовлон юм шүү гэдгийг хэлж байгаамаа. Нөгөөх нь бяцлал хийж явах үед яадаг вүлээ бид нар. Таагүй хэцүү мэдрэмж мэдэрдэг гут тэр нь дургуутсах тийм ээ тэрийг алгуулаасаа гэх тийм дургуутсах сэтгэл үүсдэг. Тэргүү таагүй зовлонтой мэдрэмж дээрээс нь сэтгэлээр дургуутсахаар улам зовлон нэмэгддэг учраас ер нь бурхан багш өөрөө айлтсан байдаг. Ер нь цаашдаа та нар мэдрэмж сайхан муухай хоёр төрлийн мэдрэмж байна. Таатай мэдрэмжийг зовлон гэж ойлгоороо. Таагүй мэдрэмжийг бол биеинд ирээд сум зоогдсон байгаатай адилхан. Ном сум намайг харваад биеинд ингээс ном сум харагдсан байхад ямар зовлонтой байх вэ? Тэгэхээр таагүй мэдрэмжийг бас биеинд зоогдсон сум мэтэр ингэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр таатай мэдрэмж зовлон, таагүй мэдрэмж явна. Бүр ирэл зовлон байх нэ. Тэгэхээр энэ мажжима патипата гэж бурханы айлдаад байгаа нь гаднаас харахад зугаа цэнгэл битгий юм. Биеийг хэтэрхий зовоо гэж гадна өнгөц харах талаас нь хэлж байгаа боловч цаана бяцлагч нар тандж байгаа хандлага нь юу гэхээр сайхан мэдрэмжид битгий дурл тэгэхээр бас зовлон болдог шүү. Таагүй мэдрэмж битгий дургуйц тэгэл бас эргээ зовлон болдог шүү. Тэгэхээр дурлахгүй, дургуйцахгүй яг дунд нь тэгш оршчих юм бол тэгш оршоод байгаа байдалд энэ хөгжүүлэх юм бол энэ тэрч оршиж байгаа энэ хөгжил чинь цаашдаа явандаа гэгэрэл ариусвал нирванд хөдлөгдөх юм шүү гэдгийг энэ утгаараа энд бол айлдж байгаа маа. Тэгэхээр энэ үг нь бол нөгөө 5 шавь нарыгаа бол випашнагийн замаар сайхан мэдрэмж дурлахгүй муухад нь дургуутсахгүй тэгш орших чадвараа хөгжүүлээд тэгээд ер нь мэдээж бяцлал хийгээд анхан эхлээд бяцлал хийгээд эхлэхээр бол асар хэцүү мэдрэмжүүд их цуурч гарч ирдэг. Энэ нь юу гэхээр бяцлал шаргуу хийгээд ирэхлээр тамийн төрүүлэх үүлийн өрөөд, бэрдийн төрүүлэх үүлийн өрөөд, адгуусны төрүүлэх үүлийн өрөөд, асуурын дөрвөн муу заяа гэж ярьдаг. Энэ дөрвөн муу заяанд хөдөлдөг үүлийн өрөөд их гарч ирдэг учраас энэ удаад бол ингэж хэлж байгаа юм. Яг тэгэхээр гэгэрлийн эхний шатанд хүрэхийн өмнөх нь бол энэ дөрвөн тамийн бэрд адгуус асуурын дөрвөн муу заяаны үүлийн өр устдаа дуусгаар бол гэгэрлийн анхны шатанд хүрдэг, Шарватапаны шатанд хүрдэг. Энэ бурхан багш энэ Даммачаккапаваттан судар ингэж айлдж байгаа нь тэр анхны 50 шавьяга бяцлал хийж байгаа шавнар нь яг тэр 5 бэрд адгуус асуурын тэр хэцүү мэдрэмжүүдийг яг мэдрээд бяцлал хийж байгаа учраас энэ ном айлдж байгаа номноос асар их урам зориг аваад дээрээс нь бурхан багшийн нирваны энергинд автаж төвлөрөл нь маш сайхан. Өөрөөр хэлбэл татгшаал андаал ягд гаднах ямар нэгэн саад болохгүй тэгээ тэр
том бэр дадгуус асуурын тэр дөрвөн муу заяаны үйл яврын устгаж байгаа энэ процесс үед явж байгаа үед энэ ном судар айлтж байгаа учраас энэ одоо төв тэгш орших чадвараа хадгалах маш чухал шүү. Сайханд нь дурлахгүй байгаараа муухад нь дургуутсахгүй байгаа. Яг дунд нь оршоороо мажжима патибата дунд нь байгаараа тэгш оршоороо гэж одоо энэ сургаалыг айлтж байгаамаа. За ингээд энэ сургаал цаашаа явж байгаа. Одоо сая одоо төр мажжима патибата төр зам төв замыг одоо оллоо гэсэн шүү дээ. Одоо тэрийг одоо бурхан багш цааш нь одоо дөрвөн шавь нь одоо там бэр дадгуус асуурын үйл яврыг устгаад энэ бурхан багшаас одоо заасан бяцлагынхын дагуу тэгээд судар номыг сонсоод тэр олон төрөлдөө там бэр дадгуус асуурын үйл яврыг устгах ажлыг хийжсэн учраас тэр 5 шавь нь бол маш гүнзгий одоо цаашаа яваад эхэлж байгаа. Одоо бяцлал хийж байгаа хүмүүс бол мэднэ. Одоо банк шатанд бол ороод эхэлдэг. Банк шатанд орсны дараа бол үеийн өрөөдөг бол одоо тэр муу заяанд хөдөлдөг үйл өрөөдөг бол асар их араараас нь цууруулж устгаж эхэлдэг процесс явагддаг юм аа. За тэгээд бурхан багш цаашаа гатамажа биккаве мажжима патипата татага дэн абисамбудда жакку карани ඥාන карани उपसमाया अभिन्याया самбодая ниббаная самбатати. Тэгээд одоо гатамажа гэдэг аль нь вэ хэмээвээс ховргуудаа мажжима патипата төв зам тийм ээ төв зам мажжима гэдэг нь төв зам дундад зам гэсэн. Патипата гэдэг нь зам босоо. Татагатэн бурхан байр ойрог онсон аби самбудаа онсон тийм ээ. Тэр одоо төв зам нь юу вэ гэвэл төв зам хийгээ тэр нь жакку гарны бэлгүүнийг үүсгэгч, мэлмиг үүсгэгч, ඥාන карны тийм ээ. Одоо бэлгүүн ухаарлыг бий болгогч, उपсамая зовлон устгагч, абиняя илт мэдлийг одоо оноогч, самбодая төгс гэрэлд хөргөгч, ниббаная нирванд хөргөгч. Өөрөөр хэлбэл нирванд хөргөдөг, төгс гэрэлд хөргөдөг, бэлгүүнийг үүсгдэг тийм ээ. Мэлмиг нээдэг тэр бурхан багшийн заасан одоо бурханы олж мэдсэн мажжима патипата төв зам тэр нь юу вэ хэмээвээс гээд одоо асууж байгаа. Тэгээд одоо бурхан багш өөрөө цаашаа хариулж байна. Аимэ ариё атангико магго. Тэр нь юу вэ хэмээгээс аимэ гэдэг нь энхүү, ариё гэдэг нь хутагтын, аттангико 8 гишүүнд магго зам момборо. Өөрөөр хэлбэл одоо сая бурхан багшийн айлцсан төв зам гэдэг нь юу хэлээд байна гэхээр одоо 8 гишүүнд хутагтын 8 гишүүнд зам мөр болоо. Өөрөөр хэлбэл 8 ийм одоо гишүүнтэй одоо 8 төрлийн ийм зам байх нь шүү дээ. Энэ зам 8 төрлийн замаар явчих юм бол энэ замаар явсан хүн хутагт болж ариусдаг. Хутагт болж ариусна гэдэг нь одоо тэр одоо гэгэрлийн анхны шатанд хүрэх. Тэгээд гэгэрлийн анхны шатныг бол Сурутапанна гэж хэлдэг. Хоёр дахь шатыг нь бол одоо Сагдагами гэж хэлдэг. Гурав дахь шатыг нь Анагами гэж хэлдэг. Дөрөв дахь шатыг нь Архант гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл бяцлал хийсээр байгаад одоо юуны там бэрд адгуус асуур дөрвөн муу заяаны үйл яврыг одоо бяцлалаа бяцлалаа хийсээр байгаад бэлгүүнээ үүсгэсээр байгаад устгаад дуусахад тэр эхний гэгэрэл шатанд төрж Сурутапанна гэдэг нь гэгэрлийн урсгалд орлоо гэсэн үг. Тэгээ гэгэрлийн урсгалд орсон хүн яадаг вэ гэхээр тийм шатанд эхний Сурутапанны шатанд хүрсэн хүн яадаг вэ гэхээр тэр хүн нирванд одоо тэр бүх одоо муу үйл яврыг устгаж дуусчаад нэг хэсэг хугацаанд нэг зарим нь бол нэг хэдэн минут, зарим хэдэн секунд, зарим нь одоо хэдэн цагийн хугацаанд бол нирваны амгалан мэдэрдэг. Өөрөөр хэлбэл ертөнцийн нэгэн зовлонтой байдлаас байгаад тэр бүх үйл явц тунгууд нэг хэсэг одоо байгаль бол урамшуулж байна шүү дээ. Тэр их муу юулаас салцсан юм чинь за миний хүү одоо ингэ нирван гэж юм байдаг гэдгийг мэдрүүлээд ингэ байгаль урамшуулаад тэр их зовлонтой мэдрэмжээс зовлонгой юмнаас салаад нирванд оронгууд тухайн хүнд бүхэл асар их өөрчлөгддөг. Тэгэхээр тэр нирваны амгаланд эхний одоо там бэр дадгуус асуурын үйл яврыг устгаад Сурутапанны шатанд хүрсэн хүнийг бол ария хутагтууллаа гэж ярьдаг. Тэрнээс манайхны одоо хотогт хувилгаад гэдэг утга биш. Энэ бол ариё гэдэг нь гэгэрлийн шатанд хүрсэн хүн гэсэн. Ямар ч хүн хүрч болно, тийм ээ. Тэгэхээр энэ шатанд хүрсэн хүн бол яадаг вөхөр там бэр дадгуус асуур гэмэт энэ дөрвөн муу заяан дахиж хизээч төрөхөр болдог. Тэн төрөх үйл яврыг бүрэн устгасан байгаа учраас бол тэн дахиж бол хизээч төрөхгүй болд юм аа. Тийм учраас тэр утгаар нь ариё. Тэгээ ийм болсон хүн яхав дахиад цаашдаа хүний төрлөө одоо хүний төрлөөхөд одоо баян тансаг сайхан тийм одоо гэр бүл төрөх ч юм уу. Тэгээд дээс хүний төрлөөс дэше 6 тэнгэрийн орон байгаа. 6 тэнгэрийн төрөх үйл явр нь бол байгаа. Дээшээгээ Брахма ертөнцид одоо 16 давхар Брахма ертөнцид төрөх үйл явр. Одоо өөрөөр хэлбэл зовлонтой төрөлдөг үйл яврын дуусаад жаргалантай төрөх
Үүлийн өрөөд нь бол үлддэг байх нэ. Тэгээ шоротопоны шатанд хүрсэн хүн цаашдаа явах вэ? Бясалгал нь бол автоматар одоо байнгын бэлгүүнтэй одоо мөнх усын бэлгүүнтэй, зовлон гэсэн бэлгүүнтэй, бие гэх юм алга гэсэн одоо хоосон цэрийн чанарын бэлгүүнтэй ингээ болцдог учраас тухайн хүн одоо өөрөө бие дагаад өөрөө шамдаж бясалгал хийхгүй орхичвол автоматар бясалгал нь явсаар байгаад удлаа гэхэд бол 7 төрлийн дотор бол гэгэрэлт хүрэх нь бол баталгаатай болдог гэсэн. Тэгэхээр энэ утгаараа ариё өөрөөр хэлбэл энэ одоо бурхны төв зам нь юу гэхээр 8 гишүүнтэй энэ одоо зам мөр байгаа. Тэр зам мөрөөр яваад ах юм бол явсан хүн яах нь одоо явандаа хотогт болох нэ. Гэгэрлийн одоо шатанд хүрэх нэ гэсэн утгаар. За ингээд бурхан багш одоо Мажжима Падипада та төв замыг оллоо одоо олсноо сая айлцсан. Тэгэхээр тэр төв зам нь юу вэ гэхээр 8 гишүүнт арио атангеко магго хотогтын 8 гишүүнт зам мөр байх нэ. Тэгээ тэрийг цааш нь тайлбарлаж байна. Сията адин тэр нь юу вэ хэмээгээс жишээлбэл самма дитти зөв үзэл, самма сангаппо зөв бодол, самма ваажа зөв хэл яриа, самма гамманто биений үйл нь одоо зөв байх. Биеэр хийж байгаа үйл нь амьтаа алах ч юм худлах хийх ч юм одоо гэмэтийн биеэр хийж байгаа үйл нь зөв байх гэж самма гамманто биений үйл зөв байх, самма аживо гэдэг нь зөв амжиргаа, самма ваяма гэдэг нь зөв хичээл зүтгэл, самма сати гэдэг нь зөв мэдхүү, агшин хорон зөв мэдхүү, самма самади гэдэг нь зөв төвлөрөл. Энэ 8 гишүүнт одоо энэ 8 гишүүнт одоо зүйл бол хот энэ самма дитти тэргүүтээ энэ 8 зүйлийг амьдралд хэрэгжүүлэх юм бол энэ нь хотогтын энэ 8 замаар явсан хүн яах нь явандаа хотогт болж ариусдаг байх нэ, зовлонгоос салдаг байх нэ. Тэгээд бурхан багш цаашаа айлдж байна. Аянкоса биккавэ. Энэ нь л хувргууд минь Мажжима Падипада төв зам болоо. Тэгээ цааш нь татагээд аби самбудда бурхан үүнийг илтэж онж мэдсэн билээ. Тэгээд энэ нь бурхан багшийн илтэж онож мэдсэн Мажжима Пад төв зам нь ямар байдаг вэ гэхээр жакку карани бэлгүүнийг мэлмиг нээгч, няана карани бэлгүүнийг үүсгэгч, упсамая зовлон устгагч, абинная илтэд мэдлийг өгөгч, самбодхая төгсгөгөөрөлд хүргэгч, ниббаная нирванд хүрэгч билээ. Тэгэхээр одоо бурхан багшаа одоо энэ олдсон гэгэрлийн зам бол одоо энэ хотогтын 8 гишүүнт зам мөр байх нэ. Идэн копан биккавэ дуккан ари шатсан. За ингээд энэ цаашлуулаад бурхан багш одоо энэ одоо хотогтын одоо сая одоо бяцлал 5 шавын тавуулаа бяцлал хийж байгаа. Анапана випшна бяцлалаа хийгээд явж байгаа. Тэгэхээр тэр 5 бир дадгуус асуур 4 музааны үүлийн үрийг яг бурхан багш ингээд айлтж яхад бол тэр олон төрлөө тэр 5 бир дадгуус асуурын төрлүүдэд төрүүлэгч үүлийн үрийг бяцлал хийгээд араас сувруулад банк шатанд хүрсний дараа бол бүрээс давхаргаараа одоо араас цуурч одоо тэр үүлийн үрээд гарч ирдэг. Тэгээд асар хэцүү мэдрэмжүүд биен дээр үүсдэг. Тэгээ араас цууруулаад тэр устгаад явж байгаа шүү дээ. Тэгээд энэ бяцлал хийгээд ингээд явж байгаа учраас тэр бурхан багшийн хэлсэн таатай мэдрэмж зовлон шүү. Тийм ээ? Таагүй мэдрэмж бүр их зовлон шүү гэдгийг ингээд ойлгож байгаа учраас энэ нь яг бяцлал хийж байгаа тэр шавнырийн биеэр нь бол яг тэр зовлон гэдгийг мэдрэгдэж байгаа учраас энэ одоо бурханы айлдж байгаа энэ зүйл хүмүүсийн шавнырийн бяцлал хийж байгаа мэдэрч байгаа зүйл хоёр бол яг ижилхэн ингээд зэрэгцээд одоо бурхан айлах тусам нөгөө хэд нь үннийг биеэрээ мэдрээд яг үнэхээр зовлон байна гэдгийг биеэрээ мэдрээд цаашаа бяцлаж байгаа учраас энээс цаашаа бурхан багш одоо хотогтын 4 одоо үннийг бол айлдж эхэлж байгаа. Тэгэхээр энэ дээр юу гэхээр идан копан биккавэ дуккан ариасатчин хуургууд өмнө энэ зовлон хотогтын үнэн болоо гэж. Оргилбол зовлонгоор нь яг биеэр мэдрээд зовлонгоор нь хүлээн зөвшөөрөөд тэрнээс бол сэтгэлээр хямрахгүйгээр ажиглах юм бол тэр зовлонг чи хотогтын нүдээр харж байна. Гэгэрл ариусгах чадвартай хүний байдлаар чи харж байна. Өөрөөр хэлбэл чи тэгш орших чадвартайгаар харж байгаа нь чи зовлон чигээр нь харж
худагт болох хүний чадвартайгаар харж байна гэсэн үг ээ. Тэгэхээр энэ дукхан ари содчин. Тэгээд зовлон хутгтын үннийг бол бурхан багш цааш нь ингээд дэлгэрүүлэн тайлбарлаж байгаа. Жати апидокка төрхөн зовлон юм аа. Жара апидокка өтлөхөн зовлон юм аа. Вяди апидокка өвчилж шаналхан зовлон юм аа. Маранан апидокка өгөхөн зовлон юм аа. Мэдээж шүү дээ. Төрж байгаа хүмүүс хорвоод ингэ мэдлж байгаа хүүхд төрхтөө яагаад уйлдаг вүлээ? Зовлонтой байгаа учраас уулж байгаа шүү дээ. Өнөөс хүний төрөнгүүтээ баярлах хэрэгтэй шүү дээ. Үгүй л. Тэгэхээр төрх нь бол асар зовлон байдаг. Өтлөхөн бол мэдээ зовлон байгаа. Нас ахих тусам хүний бие хөдөлгөөнд хүртэл одоо явж чадахгүй байлаад зовлон давтдаг. Асар их зовлон байгаа. Вяди өвдөж ер нь одоо энэ хорвоод хүн өвдөхгүй хүмүүс байхгүй. Ямар нэг өвчин хизээ туссан ч баталтай. Тэгэхээр өвчлөх нь бол өвдөж шаналх нь бол зовлон байгаа. Марнам хорвоодоор амьдарч байгаа. Өсөлдөө нэг өдөр бид нэр бүгд цаг нь болоход бүгд өхнө. Өгөхөд бол асар зовлон байдаг. Яг цагаа болоход хүн өгөхийг мэдрэх үед бол асар зов шаналдаа. Мөн цааш нь одоо апие гэдэг нь апие гэдэг нь бол хайртай гэсэн үг. Апие гэдэг нь хайртай биш гэсэн үг. Апие хи сампиого гэдэг нь одоо хайртай биш, дуртай биш зүйлтэйгээ сампиог гэдэг нь учрах, таарлдах гэсэн үг. Дукко. Тэгэхээр таата бус зүйлтэйгээ учрахын зовлон пиехи, випио гэдэг. Пие гэдэг нь дуртай зүйлтэй, хайртай зүйлтэйгээ випио гэдэг нь саллах нь. Сайн зүйлээс, дуртай зүйлээс хагацх нь бол зовлон. Тийм ээ? Дукко. Ямпи ичати налабити тампи доккон ямпи ичатай гэдэг нь юу хүссэн гэсэн. Ямпи ичатай гэдэг нь хүссэн гэсэн. Ямпи тухайн хүссэн зүйлээ налабити авч чадахгүй бол тампи тэр нь ч гэсэн зовлон юм аа гэж. Ингээд одоо ерөнхийдөө гаднах одоо ертөнцийн хүмүүсийн ойлгомжтой хэмжээтэй зүйлийг ингээд айлдж хагаад бурхан багш цааш одоо бүр гүнзгий рүү орж иж эхэлнэ. Одоо нөгөө 5 шавь бяцлаглын бол нэлээд өндөр шатанд хүрсэн байгаа учраас энийг бол ойлгож байгаа. Мэдээж одоо төрөх мөрөх өвчин зовлон гэдэг бол ойлгомжтой байгаа. Өнгөрцөн. Одоо бол гүнзгий үнэлээ орж иж байгаа. Тэрний ихээр санктен хураангуулул гэж байгаа. Хураангуулул панжу падана канда дукка. Энэ 5 цогц зовлон юм аа гэдэг. Өөрөөр хураангуулул энэ 5 цогцод бидний шунж байгаа шунал хамаг зовлон байд юм аа гэдэг. Одоо 5 цогц гэдэг нь юу хэлээд байна гэхээр хүн бид нар одоо эмэгтэй ямар ч хүн байлаа гэсэн одоо хүн амьтан бол 5 зүйлээс тогтдог. Тэрний үхээр эхлээд бол хураангуулал одоо 2 зүйлээс өгч байгаа. Их эцгээс зовсон бие лагшин байгаа. А нөгөөх нь сэтгэл уян байгаа. Энэ 2 зүйл байгаа бол бид нар бүгдээрээ мэдж байгаа бие байна. Сэтгэл уян гэдэг бол бид нар бүгдээрээ мэдж байгаа. Энэ биеийг хөдөлгөөд байгаа хүчин байгаа шүү дээ. Тэгэхээр хүн нас урчгаар яадаг вэ? Хөдөлгөөн байхаа болчихдээ. Яагаад гэвэл тэр биеийг хөдөлгөдөг байсан. Тэр сэтгэл тэр биенээс салчиж байгаа учраас. Тэгэхээр бие сэтгэл хоёр бол байхын тодорхой. Бид нар ямар шашинтай хүн байлаа гэд энэ бол одоо ертөнцийн одоо хүн болгонд ойлгомжтой зүйл байгаа. А тэгэхээр энэ бурхан багш энэ 5 гэдэг нь юу гэхээр бие бол нэг өөрөөр нэг цогцос. А тэгээд нөгөө 4 нь болохоор сэтгэлийг 4 хувааж одоо ангилж ялгадаг. 4 сэтгэл дотроо ангилаад ирэхлээр 5 одоо 4 болж хуваагддаг. Тэгээд хамгийн эхнийх нь болохоор юу байдаг вэхээр виня гэж хэлдэг. Тэр нь бол одоо шил нүд одоо ингээд юмыг хардаг. Нүд бол юмыг зөвхөн харах. Тэр нүдний виня харах үүргийг. Тэр нь бол виня гэдэг нь ви гэдэг нь сайтар гэсэн мэд. Виня гэдэг нь мэдэх гэсэн. Сайтар мэдэх. Тэгэхээр энэ 6 төрлийн виня байдаг. Нүд, чих, хамар гэдэг одоо 6 эрхтнүүд одоо 6 төрлийн виня байх нь. Тэгэхээр винягийн үүрэг гэхээр нүд бол зөвхөн дүрсийг зөвхөн харах төдий. Дүрс ямар нэгэн одоо сайхан муухай янз янзын дүрс байлгаад нүд винягийн ажил бол сэтгэлийн эхний хэсгийн ажил бол винягийн ажил бол зөвхөн харах төдий. Чихний виня бол сонсно. Тийм ээ? Одоо хамрын үнэрээ бол үнэр үнэртэн гэх мэт 6 одоо эрхтний одоо 6 виня бол винягийн ажил бол сайтар зөвхөн хардаг, сайтар мэддэг, нүд бол харддаг, чих бол сонсдог, одоо хамар бол үнэрлдэг, хэл бол амталдаг гэх мэт. Тэгэхээр винягийн сэтгэлийн эхний хэсэг нь юу вэ? Зөвхөн сайтар мэддэг хэсэг байна. Ингээд нүдэнд нэг ямар нэгэн дүрс харагдах. Гот нүдний виня тэр зөвхөн хардаг, хараад дүрс байгааг зөвхөн хардаг. Өөр ямар нэг үйлдэл хийдэг. Тэгэнгუут нь сэтгэлийн 2 дахь хэсэг нь юу гэхээр санья гэдэг 2 дахь хэсэг нь ажилтдаг. Санья гэдэг нь санья. Ня гэдэг нь мэдэх гэсэн үг. Сан гэдэг нь одоо
юу холбогдож яж мэднэ гэсэн. Тэгэхээр тухайн нүдэнд харагдаж байгаа дүрсийг одоо эхний хэсэг нь бол винне нь бол зөвхөн хараад одоо дүрс байна гэдэг хардаг. Харангууд виннегийн ажил юу гэхээр тэрийг таньж мэддэг. Таньж мэддэгтэй яг хөр одоо холбоотой мэддэг. Юу ямар холбоотой гэдэг урд одоо хүртэл сэтгэлд үүсгэсэн хуучин мэдлэг дээрээ тулгуурлаад тэрнтэйг холбогдож байгаа таньдаг. За энэ сайхан дүрс үү, муухай дүрс үү? А тэгээд тэр сэтгэлдээ одоо нэг за энэ ийм дүрс бол муухай шүү гэх тийм ингээд дүгнэлтийг хадгалсан байвал тэрнтэйг холбогдонгуудаа за энэ муухай дүрс байна. Энэ сайхан дүрс байна. Үнэр байсан бол сайхан үнэр байна, муухай үнэр байна гэх мэт. Одоо тэр өөрөөр хэлбэл тухайн нүдний эхний хэсэг нь винегийн таньж мэдсэн одоо дүрсийг хараад үйлдэл хийгээд зогсон орчингууд саньягийн ажил бол тэрийг таньж мэдэж дүгнэлт хийдэг ажилтаа байгаа. Тэгээд дүрсийг сайхан дүрс гэж ойлговол тэрэнд сайхан дүрс байна гэж дүгнэлт хийдэг, муухай дүрс байна, муухай дүрс байна гэдэг дүгнэлт хийдэг. Тэгэнгүүт нь 3 дахь биений одоо сэтгэлийн 3 дахь хэсэг байдаг. Тэр нь юу гэхээр ведна гэдэг. Ведна гэдэг нь юу гэхээр одоо тэр сайхан дүрс байна гэд одоо тэр одоо тухайн одоо санья дүгнэлт хийсэн бол биеэр таатай мэдрэмж үүснэ. Муухай дүрс байна гэдэг дүгнэлт одоо санья хийсэн бол биеэр таагүй мэдрэмж үүснэ. Сайхан үнэр байна гэдэг одоо дүгнэлт гаргасан бол биеэр сайхан одоо таатай мэдрэмж, муухай үнэр байна гэдэг дүгнэлт гаргасан биеэр таагүй мэдрэмж үүсдэг. Тэгэхээр биеийн сэтгэлийн 3 дахь хэсэг нь болохоор ведна гэдэг нь мэдэрдэг гэсэн, мэдрэмж үүсдэг гэсэн. Биений мэдрэмж үүсдэг. Тэгэнгүүт сэтгэлийн 4 дахь хэсэг нь санкара гэж хэсэг байгаа. Тэр нь хариулт хийдэг. Сайхан одоо дүрс байна гэж одоо саньяг хэлээд биеийн таатай одоо мэдрэмж үүссэн бол сэтгэлийн 4 дахь хэсэг нь яах вэ? Хариулт хийдэг. Сайхан байна гэдэг нь тэрийг одоо авахын төлөө, байлгахын төлөө одоо эсвэл одоо таагүй дүрс байна гэж дүгнэж хийсэн бол тэрэнд одоо тэр биеийн таагүй мэдрэмж үүснэ. Тэгэнгүүт нь тэр таагүй мэдрэмжийг алгуулах гэж дахиж тиймэр үүсэхгүй болохын төлөө дурлах, дургуутсах юм хариуллыг сэтгэлийн 4 дахь хэсэг хийдэг. Тэгэхээр энэ Бурхан багшийн айлаад байгаа санкитэне панчубадана кандадукка. Өөрөөр хэлбэл энэ гадны ертөнцийн тэр одоо сайхан муухай мянган одоо төөрөх өвдөх бүх зовлон боловч яг эцэстээ бидний зовлон бид нар өөрсдөө юм аа. Бидний сэтгэлийн бие энэ хорвоодоор ингээд бие алагч наваа төрсэн байгаа нь өөрөө энэ одоо зов шаналхын бас нэг үүсэр болдог. Тэгээд энэ сэтгэлийн энэ дөрвөн хэсэг дөрвөлөө буруу ажиллаад байгаа учраас тэрнээс бол зовлон үүсдэг. Тэгэхээр эцэстээ бидний зовлон бид нар өөрсдөө юм аа гэдэг. Одоо өөрөөр энийг яагаад хэлж яах гэхээр Бурхан багш нөгөө 5 шавь нь одоо бяцлал хийгээ тэр хэцүү мэдрэмжүүдийг үүсгэнгүүт одоо яг л саяын үйлдэл болж байгаа шүү дээ. Биеийн таагүй мэдрэмж, асар хэцүү мэдрэмж үүсэж байгаа. Тэгэнгүүт нь тэр одоо таагүй мэдрэмж одоо мэдрэгдэнгүүт саяын одоо биеийн дээр тэр нь үүсэж байгаа. Тэгэнгүүт биений одоо шөрөхөө мэдрэмж нь одоо юу нь винне нь бол тэрийг мэдрэн мэдрэнгуут нь яа нь санья нь бол таагүй мэдрэмж байна гэсэн дүгнэлт өгч байгаа. Таагүй мэдрэмж гээд саньяг ажиллангуут одоо дараа нь бол одоо юу н мэдрэмж бол таагүй мэдрэмж нь улам бол нэмэгдэж байгаа. Улам бол нэмэгдэнгуут нь сэтгэлийн 4 дахь хэсэг нь бол тэрэнд дургуутах сэтгэл улам хүчтэй үүсгэж байгаа. Өөрөөр хэлбэл 5 шав яг одоо бяцлал хийж байгаа Бурхан багш энийг айлч яхад бол там бид адгуус асуурын тэр хэцүүд мэдрэмжтэй зовлонтой мэдрэмжийн дунд яг ажиллаж байгаа учраас одоо энэ Бурхан багш хэлж шүү дээ. Одоо зөвхөн тэрийг зөвхөн одоо арилгах гэж хүсэхгүйгээр энэ сэтгэлийнхээ энэ 5 цогцсоогоо биенээс болж үүсэж байгаа мэдрэмжээс тийш хандлагаа болчихоо. Мөн тэрнээс гадна тэр ч гэсэн мөнхөд байхгүй гэдгийг санаа. Тэр ч гэсэн зовлон гэдгийг санаа. Тэр ч гэсэн бие биш, минийх биш гэдгийг санаа. Тийм ээ? Тэгээд дээрэс нь санья вед одоо сэтгэлийн эхний хэсэг одоо тэрийг мэдэрч байгаа одоо мэдэрч байгаа тэгэнгүүт тэрнээс болж битгий шаналаа. Хоёр дахь одоо санья ажиллаад эхэлж байгаа тэрнээс болж одоо буруу дүгнэлт битгий хий, тийм ээ? Буруу дүгнэлт хийхгүй байх. Одоо энэ явж байгаа процесс нь болохоор яг одоо энэ нөгөө 5 шавнаар яг бяцлал хийж байгаа учраас тэрэн дээр одоо чиний зовж шаналаад байгаа чинь энэ наадах 4-5 кандачин ажиллаад байгаа учраас энэ зовлон болж байгаа юм шүү. Энэ 5 цогцсоо ингээд тусад нь ингээд мөнгө хүсгэсэн бэлгүүнтэйгээр ажиллачвал энэ 5-уулаа 4 одоо зөв болоод ирнэ. Ведна одоо энэ 5 ингэж одоо тайлбарлаж байгаамаа. Сая бол зовлон хотготын үннийг бол Бурхан багш ингээд айллаа дууслаа. Тэгээд дараа нь Эдэн копан пиккавэ дук самудаyan ариа сатсан
Хөвөргүүд минь энэ зовлон үүсгэх зовлонгийн шалтгааны хутгтын үнэн болоо гэд. Одоо тэгээ сая одоо тэр саяын хамаг зовлон, төрөх, өвдлөх бүх зовлон. Тэгээ хураангуул нь 5 одоо цогц тавуулаа ажиллаад байгаа чинь зовлон юм шаа гэдгийг хэлэхдээ одоо шалтгааны одоо бурхан багш хэлж айлтгаж байна. Тэгээ тэр нь яаян танха бонб баавика зовлонгийн шалтгаан танха гэд. Шунал юм шүү. Зовлонгийн шалтгааны одоо бидний зовж байгааг хамгийн одоо гол шалтгаан нь бол шунал юм аа. Шунал бол хүсэл юм аа гэж тийм ээ. Хүсэл шунал нь хоёр төрөл байдаг. Сайныг нь одоо байлгах гэсэн хүсэл, мууг нь одоо холдуулах гэсэн хүсэл юм байдаг. Тэгэхээр зовлонгийн дуг самуудын ари сатсан. Зовлонгийн үүсэх шалтгааны одоо хутгтын үнэн одоо юу вэ? Шалтгааны үнэн юу вэ гэхээр я аям танха энэхүү шунал понб хавика дахин төрөл ахуулагч нандираг сахгата одоо тэр хүсэл тачаалыг одоо даган үүсгэж тадар аббинанданы үүсэх болгонд нь сэтгэлд одоо шунлыг үүсгдэг энэ одоо шунал юм аа. Тэгээ тэр нь 3 төрөл байна. Гам танха хүсэл тачаалын одоо шунал, бав танха дахин сайхан төрлөд төрхимсэн гэсэн шунал, вибав танха энэ одоо төрөл өхлийн зовлонгоос салах юмсан гэсэн бас нэг шунал. Энэ одоо 3 төрлийн шунал бол зовлонгийн шалтгаан хутгтын үнэ юм аа гэдэг одоо бурхан багш айлдаж байна. За тэгвэл зовлон байна. Зовлонгийн шалтгаан байна. Тэгвэл тэр зовлонгийн шалтгааныг арилгачвал зовлон устгах нь тодорхой шүү дээ. Тэгээд бурхан багш цаашаа альж байна. Идан ко пан биккавэ дук нэродхан ария сатсан. Зовлон устгах хутгтын үнэн энэ болоо гэдэг. Тэрний хэвээс ё тассава танхая асэс вирага нэродха саяын одоо зовлонгийн шалтгаан болох хүсэл тэр шунлыг танхаг асэс вираг нэрод ямар ч үлдүүлгүүгээр нь устгахч түүнийг хайж тийм ээ түүнээс гэтлэх юм бол одоо зовлон устгах нь үнэ юм а гэж. Тэгэхээр зовлон байна. Зовлонгийн шалтгаан нь шунал юм байна. Шунлыг устгахчвал устгах нь бол зовлон устгахын үнэ юм байна гэж. За тэгээд идан копан биккавэ дук тэгэхээр тэр одоо зовлон устгадаг зам байна гэж хэллээс зовлон устгах. Тэгвэл тэр шунал зовлонгийн шалтгаан болсон шунлыг яаж устгах вэ гэхлээр идан копан биккавэ дук нэрод гамини падипада ари сатчан аимэв ари요 атангеко маг고 зэятэдэн самма дитти самма самади. Тэгэхээр тэрхүү зовлон хийгээд зовлон байна. Зовлонгийн шалтгаан шунал юм байна. Тэгвэл шунлыг устгах арга зам байгаа гэж байна. Тэгвэл тэр арга зам нь юу вэ гэхээр бурхан багш одоо энэхүү одоо хутгтын одоо төв зам болох хутгтын 8 гишүүн зам юм аа гэдэг. Өөрөөр хэлбэл тэр зовлон байна. Зовлонгийн шалтгаан шунал юм байна. Шунлыг устгаж болох юм байна. Тэгвэл шунлыг устгадаг арга зам нь юу гэхээр хутгтын 8 гишүүн зам юм байна. Тэр одоо зөв бодол, зөв үзэл, зөв хэл яриа, зөв одоо биений үйл, зөв амжиргаа, зөв хичээл зүтгэл, зөв одоо мэдхүү, зөв одоо самади гүн төвлөрөл энэ 8 гишүүнийг амьдрал хэрэгжүүлээ явуучих юм бол энэ тухайн хүн зовлонгоо төгс устгах замын үнэн болох нэ гэдэг бол өөрөөр хэлбэл одоо энэ 5 шав нь зовлонтой мэдрэмжтэй хэцүү одоо мэдрэмжийг одоо ажиллаад бясалгал хийж туулж байгаа үед нь ингээд хэлж айлдаж байгаа нь бол эднэд бол асар их урам өгч байгаамаа. За ингээд бол одоо 4 үннийг бол бурхан багш ингээ хураангуй айлдаж байгаа. Энэ үед бол 4 шав нь бол яг одоо зовлон байгааг яг биеэрээ мэдэрч байгаа. Тийм ээ. Зовлонгийн шалтгаан нь сайхан мэдрэмж гараад тэрэнд нь одоо байнга ингээ байгаасаа гэсэн хүсэл тийм ээ. Хүсэл дотор 2 гэс тэрээр байлах гэсэн хүсэл. Таагүй мэдрэмж гараад ирэх бот устаасаа гэсэн бас нэг хүсэл байгаа. Холдуулах гэсэн хүсэл. Энэ зовлон одоо ийм хүсэл үүсгэх нь сайхан мэдрэмж гарангуут нь жоохон дуралчвал бас зовлон болоод байна. Дургуутчвал бас зовлон болоод байна. Тэгэхээр дурлахгүй дургуутчихгүй яг төв зам дээр байчих юм бол сэтгэлийнхаа тэгш оршуулчих юм бол тэр зовлонгоос устгах юм байна гэдгийг бол энэ хотгтын 4 одоо үнний талаар бол одоо ингээ айлж нэг чинь нөгөө 4 шав нь 5 шав нь яг энийг биеэрээ мэдрээ бяцлал хийж байгаа шүү дээ. За ингээ бурхан багш цааш нь одоо энийг цааш нь тайлбарлаж байна. Идан дук ари сачин идимэ биккавэ пубе анусаттээс даммэсо жаккун утбаади 냐는 утпаади
Panya Utpadi, Vijja Utpadi, Aloko Utpadi. Ингэод нь бурхан багш цааш эдэн дук энэ зовлон хутгтын үнэн ари сачин юм байна хэмээн хувиргуудаа би пүббэ гэдэг нь урд нь анун сүттээс сонсож байгаагүй даммээс номонд жакку гэдэг нь бэлгүүн нүд утпади бий боллоо. Няанан утпади бэлгүүн бий боллоо. Панья бэдэ сайтар төгс бэлгүүн бий боллоо. Вижжа утпади тийм ээ одоо эрдэм бий боллоо. Алоко утпади гэрэл гэгээ бий боллоо гэж. Хувиргууд минь ингээд одоо бяцлал хийгээд үйлийн үрийг одоо там бэр дадгуус асуур муу заяаны бүх үйлийн үрийг устгаж байх үедээ бурхан багш өөрөө хэлж штэ. Өөрийнхөө туршлагаас ярьж байна. Энэ бол зовлон хутгтын үнэн байна гэдгийг би урд нь сонсож байгаагүй энэ номонд миний сэтгэл одоо нээгдэж, миний бэлгөөний нүд нээгдэж, миний бэлгөөн бий болж, тийм ээ, гэрэл гэгээ бий болсон юм аа гэж. Тадарко панидам дукхан ариесачин паринеян өөрөөр хэлбэл энэ зовлон одоо хутгтын үнэн байна гэдгийг бол гурван талаас нь одоо бурхан багш тайлбарлаж байгаа. Зовлон хутгтын үнэн байна гэдгийг мэдлээ гэдэг одоо эхнийх нь хэлж штэ тийм ээ. Хоёр дахь нь за зовлон хутгтын үнэн байгаа юм бол танко панидам дукхан тэрхүү энэ зовлон хутгтын ариа сачжийг одоо хутгтын үннийг паринеян төгс бүгдийг мэдэх хэрэгтэй байна гэдэг ийм бодол үүссэн. Зовлон байна гэдгийг мэдлээ. Тэгвэл тэрийн зовлонны хязгаар нь хаа хүртэл байдсан байна, тийм ээ? Гэдгийг бүгдийн төгс мэдье гэсэн хэмээн миний хувиргууд миний одоо сэтгэлд урд сонсож байгаагүй номонд бэлгүүн үүслээ, тийм ээ? Бэлгүүний мэлмийн нээгдлээ гэрэл гэгээ бий боллоо гэж. Өөрөөр хэлбэл зовлон хутгтын үннийг дахиад гурван талаас нь зовлон байна гэж одоо айлдаад дараа нь зовлонгийн хязгаар нь хаа хүртэл байдсан бол зөвхөн энэ хүний төрлийн зовлон байдсан юм. Дахиад цаашдаа аль одоо 31 давхаргын ертөнцийн хаа хүртэл одоо зовлон байдсан байна гэдэг паринея гэдэг бүгдийг мэдэх гэж байна шүү дээ. За тэгээд дараа нь гурав дахь нь танко панидэн дукхан ариасачин тэрхүү зовлон хутгтын үннийг паринеятан төгс бүгдийг мэдлээ гэсэн. Паринеятан бүх хязгаарыг нь хүртэлнэ. Хаа хүртэл зовлон байдсан юм гэдгийг одоо 31 давхаргын ертөнцийн гिचнээн доод тамаас ахуулаад дээд тэнгэрийн орн брахма ертөнц хүртэл одоо тэр их жаргалтай газар хүртэл жаргалтай газрын доод там зовлон тэчгээр тамаас бэр дасгуулсан. Дээрээс нь дээшээгээ яваад одоо тэр тэнгэрийн орнууд хийгээд дээрээс нь брахма ертөнцийн самадыг одоо гэгэрлийн самадын шатанд хүрдэг тэр одоо хэдэн галмаараа жаргадаг тэр сайхан газарт хүртэл зовлон байгаа юм. Энэ одоо 31 давхрын ертөнц тэр чихээр зовлон юм байна гэдгийг одоо мэдж байгаа хгүй. Тийм учраас паринеятан бүх хязгаарыг мэдлээ гэсэн. Паринеятан гэдэг юм биккавэ пүббэ анунсаттээсүү даммээсүү жаккун утпади няанан утпади панья утпади вижжа утпади алоко утпади. Сая бол эхнээд бол бурхан багш яг дөрвөн үннээ бол дөрвөн тусад нь ингээд нэг нэгээр ингээд халингуудаа одоо ингээд дөрвөн үннийг татвар нь дахиад 3 яаж байгаа ш зовлон байна гэдгийг мэдлээ. Хутгтын үнэн гэдээ ойлголоо. Тэгэнгუут нь энэ зовлонгийн хязгаар нь аль хүртэл байдсан бол гэдгийг бас мэдэх гэж одоо хичээж оролцож эхэлсэн байна ш. Тэгээд 3-ны яасан бүх хязгаарыг бүгд нь тэр чигт нь одоо мэдсэн байдаг аа. Тэгэхээр ингээд зөвхөн зовлон хутгтын үнэн гэдгийг л 3 талаас нь ингээд одоо бурхан багш одоо мэдснийгээ бол өөрөө тэгж олж бэлгүүнээ үүсгэсэн юм аа, гэгэрлийг үүсгэсэн юм аа гэдгийг л тайлбарлаж байна. Одоо хоёр дахьт нь зовлон одоо хоёр дахь хутгтын үнэн болох зовлонгийн шалтгааныг л одоо бурхан багш энд одоо тайлбарлаж байгаа. Эдэн дук самуудын ари сатчин гэдимэ биккавэ пүббэ анунсаттээсүү даммээсүү жаккун утпади няанан утпади панья утпади вижжа утпади алоко утпади. Тэгээд энэ бурхан багш за сая зовлон бол 3 талаас нь ингээд одоо зовлон байна. Тэгвэл зовлон бүгд одоо хязгаарны үе юм бол гэдгийг мэдхийг хичээсэн байна. Тэгээд 3 дахьт нь яасан зовлонгийн бүх хязгаарыг одоо 31 давхаргын ертөнц энэ дэлхий 31 давхар одоо 6 төрлийн амьтанд хаанч жаргал байхгүй бүгд зовлон байна гэдгийг бол төгс мэдсэн гэдэг нь зовлон хутгтын үннийг бол 3 талаас нь бол сая тайлбарлаад ойлгож ухаарсныгаа тэгснээрээ гэгэрл ариуслын тэр одоо урд сонсож байгаагүй тэр номд миний бэлгүүний нээгдлээ гэдэг одоо бурхан биш айлдж байгаа. За одоо яаж яах вэ гэхээр зовлон шалтгааны үннийг эдэн дук самуудын энэхүү дук зовлон тийм ээ самуудын үүсэх ариа сачин шалтгааны хутгтын үннийг сачин үнэн болоо хэмээн
хувиргууд биевэр урд сонсож байгааг номонд миний бэлгүүний нүд нэгдлээ, мэлмийн нэгдлээ. Тийм ээ. Одоо төгс гэгэрл ийн одоо гэрэл гэгээ бий боллоо гэж. Эхнийх нь хэлж байна. За хоёр дахь нь одоо яг зовлонгийн шалтгааныг тайлбарлаж байгаа шүү дээ. Хоёр дахь нь танко панитун дук самын ари сачин баха тавбан тэрхүү зовлон үүсэж байгааг нь шалтгаан хутгтын үннийг тэр зовлонгийн шалтгааныг нь баха тавбан устгах хэрэгтэй байна гэдэг. Ийм одоо урд сонсож байгаагүй номд миний бэлгүүн бий боллоо, гэгэрэл бий боллоо, ухаарал бий боллоо гэж одоо хэлж байна. Тэгэхээр одоо зовлонгийн шалтгаан үнэн байна. Зовлон шалтгаан ийм шалтгаан байдсан байна гэдгийг мэдээд хоёр дахь нь тэрийг устгах хэрэгтэй байна гэж. Тэр шалтгааны бүгдийг устгах хэрэгтэй байна гэж. Одоо ийм номонд бол урд сонсож байгаагүй номонд одоо бэлгүүн бий болслаа гэж. Гурав дахь нь тан компанидан дук самуудын ари сачин бахинан гэдэг. Тэрхүү зовлонгийн шалтгааныг бүгдийг устгах чадлаа хэмээх урд сонсож байгаагүй номонд миний бэлгүүн нэгдлээ гэж. Өөрөөр төгс устгаж байгаа юм чинь төгс устгаж байгаа нь бурхан багшд өөрт мэдгдсэн байх нь шүү дээ. Төгс устгалаа гэдэг хэмээн хувиргуудаа пүбби анунсаттай эсэ. Хувиргууд урд сонсож байгаагүй тэр номонд миний бэлгүүний нүд нэгдлээ, мэлмийн нэгдлээ, гэгээр л ариусл бий боллоо гэж. За ингээд гурав дахь хутгтын үнэн. Эдэн дук нироодан ари сачин гэдэг. За гурав дахь нь юу гэхээр зовлон байна. Зовлонгийн шалтгаан шунал юм байна. Гурав дахь нь зовлон устгах хэрэгтэй юм байна. Тийм ээ? Устгах хэрэгтэй байна гэдэг энэ одоо хутгтын үнэнд урд сонсож байгаагүй пүбэ анунсуттээс даммээс жаккун утбади. Ийм урд сонсож байгаагүй номонд бэлгүүний минь нэгдлээ гэж тийм ээ. Тэгээд эннийх нь хоёр дахь нь тан панидэн дуккинеродын ари сачин сачиг гатаппам. Тэрхүү зовлон устгах тийм ээ? Устгах хэрэгтэй хэмээх тэрхүү хутгтын үннийг илтэд онох хэрэгтэй байна. Зовлон байна, зовлонгийн шалтгаан байна, тийм ээ. Шалтгаан байгаа юм чинь тэр зовлон устгах хэрэгтэй байна гэж байгаа юм чинь тэр устгах тэрийг биеэр илтэд онох хэрэгтэй. Зүгээр нэг одоо онл ярих биш, ингээд устгах хэрэгтэй байна гэж зүгээр нэг ярих биш. Тэрийг биеэр сажиг гаттабан гэдэг нь биеэр илтэд онох хэрэгтэй байна гэдгийг бол ухаарч эхэлсэн байна шүү дээ. Зовлон байна, зовлонгийн шалтгаан байна. Тэгвэл зовлонгийн шалтгаан байгаа юм бол ийм шалтгаанаас бол өвдөж байгаа юм бол тэрийг шалтгааныг арилгах боломжтой байна гэдэг ойлгоно ш. Тэгвэл тэрийг арилгах хэрэгтэй байна гэдэг урд сонсож байгаагүй номонд бол бэлгүүн үүслээ, ухаарал үүслээ гэж утгах магшаалж. За тэгээд гурав дахь нь юу гэхээр тан компанидан дук нироодан ари сачин сачиг гатан тий. Тэрхүү зовлонгийн устгах энэхүү хутгтын үннийг сачиг гатан гэдэг нь устгаад биеэрээ мэдэрлээ гэсэн. Биеэр илтэд онлоо. Би одоо зовлонгийн одоо устгаад биеэр устгаад дуусныгаа биеэр илтэд онсон байх нь шүү дээ. Тэгээд оноод биккавэ хувиргуудаа пүббэ анунсуттээсүү даммээсүү жаккун утбаа тий. Урдд сонсож байгаагүй тэр сайхан номонд одоо бэлгүүн нэгдлээ гэж. За ингээд дөрөвт хутгтын үннийг оргил хутгтын үнэн болгоныг тусад нь ингээд гурван талаас нь авч үзэж штэ. За ингээд дөрөвт хутгтын үн эдэн дук нирод гамини патипата энэ дук зовлон нирод гамини устгагч заммар зовлон устгах заммар хутгтын үнэн энэ болоо хэмээх биккавэ пүббэ анунсуттээсүү даммээсүү урд сонсож байгаагүй номонд хувиргууд миний одоо бэлмийн нэгдлээ, бэлгүүн үүслээ, гэрэл гэгээ бий боллоо гэж. Тэгээд хоёр дахь нь тан компанидан дук нирод гамини патипата ари сачин бавэ тавбан гэдэг. Тэгээ хоёр дахь нь юу гэхээр тэрхүү зовлон устгах зам мөрийг одоо бавэ тавбан гэдэг нь биеэрээ илтэд бяцлагдах хэрэгтэй байна. Тэр зам мөрөөр биеэр одоо илтэд явж тэрийг туршлагаар унж мэдэх ёстой байна. Бавэ тавбан тэрийг бяцлах хэрэгтэй байна гэдгийг одоо ойлгож ухаарч тийм бэлгөөний мэлмий бий болсон гэж. Тэгээд гурав дахь нь тан оргилбол зовлонгийн устгах зам мөр байгаа юм байна гэдгийг ойлголоо. Хоёр дахь нь тэр зовлонгийн устгах зам мөрөөр явах ёстой байна гэдгийг хоёр дахь удааг нь ойлгож ухаарч штэ. Гурав дахь нь төгсгөлд нь яаж вэ? Тан компанидан дук нирод гамни патипата ари сачин бави тан ти биккавэ пүббэнус тээсүү даммээсүү. Тэрхүү зовлон төгс устгагч
одоо хутагтын 8 гишүүн зам мөрөөр тийм ээ явж төгс төгөлдөр болголоо хэмээх им одоо бэлэг мэлгүүн ухаарал бий боллоо гэдгийг бурхан багш хэлж байна. За ингээд дараа нь одоо бурхан багшийн 5 шавь нь бол бурхан багшийг бол гэгэрл ариуслалт хүрсэнд нь бол эргэлзэжсэн шүү дээ. Тэгээ одоо энэ бурхан багш ингээд дараа нь энийг буцаагаад ингээд тайлбарлаж байна. Яав гинжим биккавэ имээсө чатуусу арисаччээсу эвун типари баттан давадасагаран ята буутан нянадассанан нас сувисат дин ахоси на эв те бахан биккавэ садевига логе самараге сабрахмаге самана брахмария паджая садев мануссая анутран самма самбодин абисамбода иди паньяса иди. Тэгээ одоо бурхан багш ингэж байгаа. Ховргууд минь яав гинжин тэг хүртлээ гэсэн үг. Тэг хүртлээ. Биккавэ ховргуудаа имээсө чатуус энэхүү дөрвөн тийм ээ энэхүү дөрвөн ари саччээс хутгтын үннийг эвэн энэ мэтэр типари баттан 3 арна гэсэн үг. 3 арна дувадасагаран дөрвөн хутгтын үнний чинь 3 явсаа чинь 12 болно шүү дээ. 12 талаас нь ятабуутан яг байгаагаар нь нянадас нь бэлгүүнээр харж сувисууд харах энэ явдал сувисуудын төгс төгөлдөр ариун болох хүртэл хувргуудаа би энэхүү тэнгэр хийгээд брахма хийгээд эгэл ард бүхий энэ ертөнцид би төгс бурхны хутгийг олон төгс гэгэрэл хөрлөө гэж айлдаагүй билээ гэж. Энэ хутгтын дөрвөн үннийг 3 талаас нь сая өмнө тайлбарласан шиг тийм ээ 3 талаас нь 12 байдлаар нь ингэж одоо задлж биеэр мэдэрч төгс төгөлдөр энийг мэдээгүй байх хүртлээ бол би төгс төгөрл гэгэрэл төрж бурхны хутгийг болон гэгэрлээ гэж биерээсээ хэлээгүй билээ гэж одоо бурхан багш хэлж байна. За тэгээд дараа нь яасан нь ятожа коме биккавэ имээсу чатуусу ариасаччээсу харин хувргууд минь би имээсу чатуусу ариасаччээсу энэхүү дөрвөн хутгтын үннийг эвэн энэ мэтэр тип пари баттан 3 талаас нь дувадасагаар нь 12 байдлаар нь ятабуутан яг байгаагаар нь нянадассан бэлгүүнээр илтэж оноод сувисуудын төгс ариун болох үедэл атаахан тэгээд биевэр хувргуудаа биккавэ садевгэ логе энэхүү тэнгэр бүхий маар бүхий брахма бүхий эгэл ард бирманнууд бүхий тэнгэр одоо тэнгэр сэлт одоо хүн төрлөختөнд би ануттаран самма самбодыг би хосгоо дээд бурхны утгийг олон гэрлээ хэмээн айлтсан билээ гэж. Өөрөөр хэлбэл бурхан багш яасан нь хутгтын дөрвөн үннийг 3 талаас нь 12 одоо байдлаар нь бэлтэд биеэрээ унаж мэдсэн үедээ л одоо би бурхан утгийг олон төгс гэрлээ гэж хэлсэн билээ. Тэр болтол би тэгж хэлээгүй байсан. Өөрөөр хэлбэл 5 шавтаа 6 жил байхдаа хүрээгүй байсан учраас тэрийг хэлээгүй байсан юм аа. Одоо харин сая та нар явсны шин дараа тийм ээ 15 хоногийн дотор би энийг олоод илтэд 15 хоног дотор одоо гэгэрч хойноос ирсэн шүү дээ. Тэгэхээр энийг ингээд 10 одоо хутгтын дөрвөн үннийг одоо 3 талаас нь нийт 12 одоо талаас нь илтэд биеэрээ мэдэрсэн үедээ л өнөөдөр би та бүхэнд би огоотуулсан бурхны утгийг олон гэгэрлээ гэдгээ та бүхэнд хэлж байгаамаа гэдгийг одоо бурхан багш зарлж штэ тийм ээ. Ингээд одоо бурхан багшийг сая одоо хутгтын дөрвөн үннийг сайхан задлж айлдаад тийм ээ. Тэгээд энэ дөрвөн үннийг 3 талаас нь 12 байдлаас нь ингэж одоо илтэж онож мэдээд одоо төгс мэдэж бэлгүүнээр онсныхаа дараа л би одоо бурханы хутгийг болон гэгэрсэн билээ гэмээр ингээд одоо айлдаж байх үед ингээ айлтахад имасмин пан веягарнасмин баннимааны айсмата кондонса брэж вим итмалан даммачаккун утпаади гэж. Энэ юу хэлж байгаа инхүү бурхан багш имасми инхүү пан вегар бурхан багш инхүү айлдж зарлиг болж байх үед айсмато насан төгөлдөр кондоннэс кондоннет виражин хэрэгүү вималан одоо цэвэр ариун даммачакку номын мэлми бий болжээ. Тэрний үхээр
양긴지 사무다의 당망 삽봉당 니로다당 우승 윤부흥 양긴지 도항 때문에 사무대행 당 우승 넘터부흥 우스자가 윤부흥 삽보당 들부흥 뭐 니로다당 오스탁 넘터인 바나 우승 비월승 윤부흥 오스탁 넘터인 바니 гэдэг одоо билгүүний нүд номын мэлми бий боллоо гэж. Өөрөөр хэлбэл энэ одоо мөнх усын билгүүнийг элтэд ухаар нь ойлгож одоо там бэр дадгуус асуурын тэр дөрвөн муу заяаны тэр аимшигын үйл үрийг мөнх усын билгүүнээр элтэд онож одоо онож ойлгох байдал насан туршид тэр кондоне гэж бурхны одоо 50 шавийн одоо хамгийн ахмад нь кондоне одоо их агуу мундаг зурхаач одоо эрдэмтэн байсан. Тэр хүний сэтгэлд ийм билгүүний мэлми бий боллоо гэж хэмээсэн байна. Өөрөөр хэлбэл тэр энэ бурхан багш ингээд нэг өдөр одоо бясалгал заагаад өдөржин бясалгал заагаад оройн одоо Даммачак номын хүрдэг эргүүлэх хэмээх саяын гайхамшигтай сургаал номыг айлтгах төгсгөлд тэрхүү 5 шавнаар дотроос хамгийн ахмад нь болох насан туршид кондоне одоо гэгэрлийн анхны шатанд болох Шротапаны шатанд төрж одоо Шротапан болсон юм аа гэж. Паваттито Жапан Бхагва Даммачакке Бумма Дева Саттан Анусавэсон Этэн Бхагвата Варанасин Исипатана Мегадае ингэж ийхүү бурхан багш одоо Варанасын одоо энэ одоо бидний сууж байгаа энэ газар номын хүрдийг эргүүлэн ийхүү ном сургаал айлдах үед одоо Бумма Дева гэж энэ газарт амьдардаг газар одоо бидний амьдарч байгаа энэ газарт амьдардаг тэнгэрүүд дема тэнгэрүүд сонсоод одоо баясан одоо тэнгэрүүд баясан одоо хоорондоо ийм зүйлийг айлдаж эхэлсэн байна. Этэн энэхүү Бхагва бурхан багш Варанас хотод Исипатан Мегадаяд ануттаран хосгүй дээд Даммачак номын хүрдийг Паваттан эргүүллээ. Апаттиваттиан энийг эргүүлж чадахгүй гэсэн. Энэ ийм гайхамшигт номын хүрдийг өөр хэн нэгэн хувраг, Бирман, Тэнгэр, Маар, Брахма энэ ертөнцид хинч эргүүлж чадахгүй тийм гайхамшигтай номын хүрдийг бурхан багш эргүүллээ хэмээн одоо газарт оршиж байгаа тэнгэрүүд бол энийг одоо даган баясаж бүгдээрээ одоо шүүгэлдэн баясаж өгүүлэлдэж эхэлсэн байх нь шүү дээ. Тэгээ тэр дарааных нь Бумманан, Деванан, Саддан Суттва одоо газрын тэнгэрүүдийн ийхүү одоо шүүгэлдхийг сонсоод Чату Махаражика Дева 4 их хаадын орны тэнгэрүүд бас мөн одоо хоорондоо энийг сонсонгуудаа шүүгэлдэж одоо бөөн одоо шуугаан баяр цэнгэл одоо өмбөж эхэлсэн байна шүү. Этэн Варанасиян Исипатаны Мегадае энэхүү одоо Варанасын Исипатан Мегадаяд одоо бурхан багш одоо хосгүй дээд хэн нэгэн одоо Брахман, Бирман, Мяр одоо Маар тийм ээ энэ ертөнцид хэн ч одоо эргүүлж чадахгүй тийм хосгүй дээд номын хүрдийг эргүүллээ гэмээр одоо 4 их хаадын тэнгэрүүд бол шуугилдаж эхэлсэн байх нь шүү дээ. Тэгэнгүүт тэр 4 их хаадын ийм хөө зүг сонсоод яг нь Таватинса 33 тэнгэрийн орны тэнгэрүүд бол бас мөн шуугиж эхэлсэн байх нь шүү дээ. Тэгээд цаашаа Яма тэнгэрийн орны давхар одоо дараачийн Яма одоо тэнгэрийн орны тэнгэрүүд тэдний дараа Тушита тэнгэрийн орнууд ингээл цааш явах нь шүү дээ. Түгээд явсан байна. Одоо ийм баясгал төгсөн байна. Тэгээд Тушита тэнгэрийн орнытой дууг сонсоод Нимманарати одоо тэнгэрийн орны тэнгэрүүд бол баясгалцсан. Дараа нь Нимманарати тэнгэрийн орны тэнгэрүүдийн дууг сонсоод Паранимат бас бати тэнгэрийн орнуудад баясгалсан байна. Тэгээд тэр Паранимат бас 6 тэнгэрийн орнууд ингээд хамгийн ороод ирсэн Паранимат бас бати тэнгэрийн орн байгаа. Тэгээд тэдний дуу сонсоод Брахман Гаяка одоо самадыг ер нь бол хүнээс дээшээ байгаа 6 тэнгэрийн оронд бол хийсэн буйнаараа төрдөг байгаа. Тэгээд тэр 6 тэнгэрээс дээшээ 16 давхар Брахма ертөнц байдаг. Энэ 16 давхар Брахма ертөнцид одоо 4 самади бясалгал хийгээд гүн төвлөрөлд ороод гүн төвлөрөл нь өөрөө 4 шат байгаа. Тэгээд мөн дахиад цаашаа дахиад 8 шат байгаа. Тэгэхээр тэр одоо Брахма ертөнцид бол самадигийн гүн төвлөрөл хөгжүүлсэн хүмүүс одоо төрдөг тэр Брахма Гаяка тэр Брахма ертөнцийн одоо бие лагшин болсон тэнгэрүүд одоо энэ Баранасын хотод бурхан багш одоо гайхамшиг хосгүй сайхан номын хүрдүү эргүүллээ хэмээн одоо энэ
хүний ертөнцид бурхан багш нөө сургаал айлтахад энэ одоо бурхан багшийн сургаалыг айлтсан тухай мэдээ бол яг нь хорвын дотор 31 дэх хорх ертөнцийн оройд хүртэл хурж одоо яасан тухай энэ бол бурхан багш өөрөө яг тэгсэн гэж одоо энэ судар дотор ингэж айлдж байгаамаа. Идихи кена тэн мөхтэн я брахма лога садда абукачи. Тэгэхээр одоо бурхан багш ингэ сургаал айлтахад хормын дотор тийм ээ хүний ертөнцөөс дээшээгээ одоо 6 давхар тэнгэр орно. Дээшээгээ 16 давхар одоо брахма ертөнц. Түүнээ дээшээ бийгүү 4 давхар брахма. ертөнцийн орой хүртэл энэ одоо бурхныг одоо сургааланд альсан тухай мэдээ хормын дотор ертөнцийн орой хүртэл одоо хүрлээ гэж. Аянжа дассахсалог даату сангампи сам вети апмана улара абаса лого патур хоси атигаман деванан бхаванти. Энэхүү одоо энэ байдал нь яг нь энэ их одоо зөвл 10,000 ертөнцийн хүрдэд одоо энэ мэдээ зөвхөн одоо бидний амьдарч байгаа энэ ертөнц биш. Одоо бидний амьдарч байгаа энэ одоо дэлхий бол одоо доошо Тамбирд адгуус асуур гэдэг одоо дөрвөн муу заяа дээшээгээ одоо ингээд хүний ертөнц дээшээгээ 6 тэнгэр нийт 31 давхарга энэ ертөнцид ингээд төгөхөөс гадна яг манай бидний амьдарч байгаа энэ ертөнц шиг нарта сарта ийм одоо далаата юута дөрвөн твтэй ийм ертөнц шиг бидний эргэн тойронд 10,000 ийм ертөнцийн хүрдэнд энэ одоо мэдээ төгж энэ дэлхий асар их одоо гэрэлд автаж тэгээд автлаа гэдгийг бол энэ бол бурхан багш өөрийнх нь өгшөө. Яг одоо судар дээр одоо судрын тайлбарт бичсэн энтэг эрдэмтдийн тайлбар дээр юу гэж гардаг вэхээр одоо энэ бурхан багшийг одоо энэ Варанасын хотод энд номын сургаалаа айлтах үед бол ерөөсөө энэ Варанас хот бол өстой асар их гэрэлтэж одоо асар яагаад гэвэл энэ нөгөө 10,000 ертөнцийн одоо тэнгэрүүд брахманууд 90 тэнгэр брахманууд ч асар их урт настай байдаг учраас хорвоодор бурхан залраад ном сургаал айлдаад ямар гайхамшиг болдгийг мэддэг учраас дараачийн бурхан хизээ залрах бол гэдгийг бол хүлээгээд одоо байж байдаг. Тэгээд дараачийн бурхан хорвоо залрангууд тэд нар чинь одоо асар их тийм бусдын бодол хаа хол юу болж байгаа бүгдийг мэддэг, хол байж байгаа зүйлийг хардаг, хол байж байгаа зүйлийг сонсдог энэ чадвартай учраас бурхан хорвоо заларсан гэгэрсэн байна. Тийм ээ бодгоод гэгэрсэн байна. Одоо Варанас хотод энэ чинь нэг хорвоод заларсан бүх хорвоод энэ нэрж ном айлдах газар учраас за одоо бурхан багш одоо Варанас хотод очиж ном айлтахаар явж байна шүү гэдгийг мэдээд бол тэр их 10,000 ертөнцийн хүрдийн бүх бурхад тэнгэр брахма нар бол энэ Варанаст бурхан багшийг бол дагаж ирсэн. Дагаж ирээд хүний ертөнцийн одоо хүмүүсээс бол энэ тэр 5 шавил одоо сонссон хүн бол 5 шав байгаа болохоос биш тэр бурхан багшийн саяын айлцсан номын хүрд судрыг бол сонссон брахма одоо тэнгэрүүдийн тоо бол өстой хэдэн саяараа тэрбумаараа гэж одоо яригддаг. Яг тэгвэл энэ Варанасын энэ орчныг бол тэнгэр брахманаар чуулснаас болоод асар их хүчтэй гэрэл гэгэнд одоо ерөөсө дэлхий одоо хаанч одоо харагдахаар ийм одоо бүрхэж байсан гэж ярьд юм аа. Тэгэхээр энэ бол бурхан багш яг өөрөө тэрийг бол батлан хэлж байна. Ийхүү бурхан багш хүн төрлөختний төвхөнд, дэлхийн төвхөнд энэгэн тойрон байгаа 10,000 ертөнцийн хүртэн төвхөнд бол гайхамшигтай сайхан номын хүрдийг зөвхөн хүн биш тийм ээ хүн одоо хүмүүс сэтгэлдээ зовлонгийн хүрдийг байн хөгжүүлэн зовж байгаа биш тэнгэр брахманарч хүртэл бас зовж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ эргэн тойрны 10,000 ертөнцийн хүрдийн тэнгэрүүд тэгээд одоо бурхан багшаас энэ номын хүрдээ номын сургаалыг сонс тэд нар ч гэсэн бас одоо тэр бэлтгэл хийж асар олон сая брахма тэнгэрүүд бол гэгэрэл ариус шатанд одоо хөрсөн тухай гардаг. Тэгэхээр одоо энэ төгсгөлд нь бол бурхан багш яаж ихэр энэ судар дээр төгсгөл хэсэг нь юу гэж ихээр адко пагва тэгэгт нь бурхан багш эмэн удаанан удайсэ ийхүү уулгалд нь өгүүллээ гэж. Тэрний үгээс аньяаси ватпо конданьо аньяаси ват конданьо аньяаси гэдэг нь чи мэдлээ ойлголоо ухаарлаа гэсэн үг. Ватко конданьо конданьо чи ойлгож байна. Конданьо чи ухаарлаа гэж ингэж бурхан багш уулгалд нь айлтсан байна. Өөрөөр хэлбэл энэ сургаалыг нь айлдж явах үед одоо тэр зөвхөн сургаал хоосон сургаал биш байна шүү дээ.
Энэ сургаалыг айлдж явахад энэ сургаалаас урам авч асар ухаар нь бясалгал хийж шамтсаар байгаад одоо 5 шавийнх нь хамгийн ахмад нь болох Кондонья арш бол одоо бясалгал хийсээр байгаа там бэрд адгуус асуур дөрвөн заяанд хэрэг одоо тэр бэлгүүнийхээ үүсгээд бэлгүүний хүчээр үүсгэсээр байгаад там адгуус асуур дөрвөн заяанд хөрх үйл өөрийг устгаад Шоротапанны шатанд хөрч нирваны нирванд орохыг бурхан багш хараад одоо нирванд одоо тодорхой хэмжээнд одоо орчиж шүү дээ. Зовлон устдаа дууслаа нирваны амгаланд яг мэдрээд яг тэр бурхан багшийг айлж байхдаа яг нирванд орчиж байгаа. Тэнгүүт нь бурхан багш одоо бурхан багш ч мэдээж бэлгмэнээр яг нирванд орохыг харангуйтаа анняас их Кондонья чи мэдлээ, Кондонья чи ухаарлаа, Кондонья чи харж байна гэж ингэж баясан өгүүлсэн байна гэж. Эдэн хийдэм аясмата Кондоньяс анняас Кондонья тэв наама ахауси. Ийхүү насан төнгөлдөр Кондоньяг тэрвээс эхлэн анняаси Кондонья хэмээн нэрлэх болжээ. Илтэж ойлгож ухаарсан Кондонья. Өөрөөр хэлбэл хүн төрлөختний түүхэнд бурхан багш анхныхаа номын хурдыг ийхүү Варнасын биднээс сууж байгаа яг энэ газар суугаад тэр хойно сууж байгаа харагч байгаа яг сургууны дэргэд тэр сургуунд тэр байгаа газар суугаад энэ сургаал номыг айлтахад олон сая мянган одоо тэр брахманууд гэрэл ариусланд хүрсэн боловч хүн төрөлтнөөс хүн одоо биетэй хүмүүсээс бол хамгийн төрүүлж гэрэл ариусланд хүрсэн бол насан төгөлдөр Кондонья юм аа. Насан төгөлдөр анх удаа хүн төрлөختний түүхэнд анхны Шоротапан болсон гэрлийн анх шатанд хүрсэн хүн бол Кондонья байсан юм аа. Тэгэхээр энэ Кондонья түүхий одоо холбогдлоо түүх байдаг. Кондонья одоогоос 100 мянган галвын өмнө ертөнцид одоо заларсан одоо бурхантай уулзсан. Тэгээд тэр бурхантай уулзж байх үед бурхны бас мэн тэр бурхнаас ном сургаал сонсоод хамгийн анхны гэгэрэл хүрсэн бас нэг лам байсан. Хураг байсан. Тэгээд тэр хүнийг бурхан багш ингэж одоо бурхан хийгээ бурхны шавнар нь хүндэлж байгааг хараад ямар сайхан юм бэ? Би ч гэсэн урд ирээдүйд хизээ нэгэн төрөлдөө аль нэгэн бурхны үед хамгийн анхнд гэгэрэлсэн хүрсэн хүн болох юмсан гэж мөрөөдөж ёроол тавьсан. Ёроол тавиад залбираа тэгээд тэр бурхан багш өглөг өгч буян хийгээд би одоо тийм ёроол тавьж байна гэж тэгсэн чинь тэр бурхан багш одоо ирээдүйг болгоогоод тэгээд одоо 100 мянган жилийн 100 мянган галвын дараа хорвоо дээр Готум тийм ээ Шагжимүний Готум бурхан хорвоод залрах үед тэр бурхны сургаалыг сонсч хамгийн анх гэгэрэл хүрэх хүн чи болно гэж дүнд нь тавьсан. Тэгээд 100 мянган галвын турш Кондонья одоо хамгийн түрүүн гэгэрэл хүрэх хүн болох буян пармига хөгжүүлсээр яваад тэр ёроол нь энэ төрөлд энэ газар бий одоо биелсэн юм а гэж.